та нарт нар гэж одоо ашиглаж байгаа. Та нарыг нар гэж ойлгоод байна юу? За багш нар голоо бус дээр энэ одоо нарны гэрэл тусаж байгаагаа та нарт харуулж байна. За голоо бус дээр энэ нарны гэрэл тусаж байгааг ажиглаж байна уу? Ажиглаж байна. Энд тустай эдлээ өгөх харагдаж байна. За тэгэхээр зэрэг энэ нар тусаж байгаа тал нь одоо юу болж байна гэсэн үг үү? Өдөр болж байна гэсэн үг. Нар тусаа шөнө болж байгаа юм байна. Тэгвэл энэ одоо хоёр хажууд юу болж байгаа вэ? Нэг нь үүр цайж байгаа, нэг нь шөнө олж байгаа юм байна тийм. Тэгвэл энэ өөр байгаа хэсгүүдэд цагаан бүгдээр ижилхэн байгаа болов уу? Цагаан гэдэг ширэг ямар өөр байх юм байна тийм ээ? За тэгэхээр дэлхийн гадарх дээр бол бүх газар цаг ижил байдаг байх нь үгүй байх нь харилцан адилгүй байх юм байна тийм ээ? Тэгэхээр нарны гэрэл дэлхийн нэг л тал дээр ингэж тусаад байгаа байх уу? Үгүй. Яг тийм. Дэлхийн тэнхилгээ эргэж явах үед бол наваа цаг яагаад вэ? Яваад өөрчлөгдөд байна тийм ээ? Дэлхийн тэнхилгээ эргэдэг болохоос биш нар явах уу? Тийм ээ? Дэлхийн харин нарыг таарч явахгүй. Явна тийм ээ? Эргэдэг явна гэж ярихгүй тийм ээ? Эргэдэг байгаа. За тэгэхээр дэлхийн бүх газар бол цаг ямар байдаг байх нь өөр байдаг байна. За энэ өөр байх учраас дэлхий дээр цагийн бүсийг тогтоосон юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар ямар хичээл үзэх нь цагийн бүс гэсэн хичээл үзэх юм байна. За өнөөдөр хичээлээ батлаа. Дэлхийн цагийн бүс. За ашгаа тайсны дараа бүлээр нааш анхаарна. За дэлхийн хэрхэн яаж тэнхилгээ эргэдэг вэ? Хаанаас хаашаа эргэх үү? Баруунаас дөрөв тийшээ эргэдэг тийм ээ. За энэ одоо чинь голоо бусаар харах юм бол баруун тал нь хаана байна? Энэ одоо миний баруун тал байна тийм ээ. Зүүн гартал энэ нь зүүн тал тийм үү? За тэгвэл баруунаас зүүн тийшээ гэж одоо яах нь эргэдэг байна. За одоо багшны нарны гэрэл тусаж байгаагийн баруунаас зүүн тийшээ голоо бусыг эргүүллээ. Дэлхийн хаанаасаа эхэлж гэрэлтэж чинь хаашаа гэрэлтэж чинь үү? Баруунаас эхэлж гэрэлтэж чинь зүүн тал энэ талаасаа ийшээ гэрэлтэж байгааз ингээд баруунаас зүүн тийш эргүүлэхээр хандж чинь үү? Хандж чинь үү? За баруунаас зүүн тийшээ ингээд эргэхээр зүүнээсээ баруун тийшээ ингээд гэрэлтүүлж чинь тийм байна. Өглөө нар хаанаас манддаг вэ? Зүүн талаас нар манддаг. Хаашаа жаргадаг вэ? Баруун талд жаргадаг. Тэгэхээр энэ дэлхийн эргэлттэй яах нь холбоотой юм байна. Дэлхийн эргэлттэй холбоотой юм байна. Тийм ээ? За тэгвэл зүүн талд байгаа цаг бол яаж яах нь вэ? Зүүн талын улсуудын цагт төвлөө баруун талын холбоотой юм байна. Тийм ээ? За тэгвэл дэлхийн баруунаас зүүн тийшээ эргэдэг юм байна гэж бид нар ойлголоо тийм ээ? За энэ дэлхийн дээр байгаа альва нэг цэг гэд би энэ цэгийг за энэ манай Монгол улс дарж байгаа цэг гэд энэ гараараа дарж үзүүллээ. За тэгээд би дэлхий одоо эргэж байна. Дэлхий ингээд одоо яах вэ? Ингээд эргэдэг тийм ээ? Тэгвэл Монгол орн ямар зам үүсгэж эргэж байна? Тойр үүсгэж эргэж байна тийм ээ? Энэ одоо юм өөрөөр яваа учраас юу үүсгэж эргэж байна? Тойр үүсгэж байна. Тойр хэдэн градус байх вэ? 360 градус тийм ээ? Тэгвэл тэр 360 градус замыг хэдэн цаг туулдаг юм бэ? Их сайн байна. 24 цагт яа тийм бэ? Нэг удаа туулдаг юм байна шүү дээ тийм ээ? За тэр өдөр тэмдэглэж авъя. Дэлхийн нэг бүлэг гэдэгтэй 360 градус замыг хэдэн цаг туулах нь? 24 цагт одоо нэг бүлэг туулдаг юм байна. Тэгвэл нэг цаг хэдэн градус замыг туулдаг юм бол 15. За тоохол та шууд бодчихж байгаа юм уу? Тийм. За энэ бүрэн хэд байх нь? 360 нэг цаг 15 градус замыг яа гэм бэ? Тийм ээ. Нэг цаг 15
1 градус замын хэдэн минутанд туулсан юм байна уу? 4 минутанд туулсан юм шүү дээ, тийм ээ? За тэгвэл 360 ултраг байгаа дэлхийн газар дээр тийм ээ? Тэгвэл 360 ултрагт хоорондоо 1 градусын зайтай ултрагуудад хэдэн минутын зөрүүтэй байх вэ? 4 минутын зөрүүтэй байх юм байна. Тэгвэл энэ дэлхийн газар дээр хэдэн өөр цаг байх нь вэ? Хэдэн өөр цаг байх нь вэ? 1 градусын зайтай нутгууд 4 минутын зөрүүтэй хэдэн? 360 өөр юу байх нь? Тийм ээ. Тэгэхээр тэр 360 өөр цагаар хүмүүс ажил амьдралаа зохицуулахад бол ямар вэ? Жишээ биш. Тийм учраас дэлхийн газрыг 24 цагийн бүст яасан байна уу? Хаваад юм байна. За тэр 24 цагийн бүст яаж хаваад юм бэ гэдгийг багш нь одоо ихний тайлбар хэлж өгье. Тэгэхээр та нар анхны голдчгоос сонсно. Бидний тийм ээ анхны голдчиг энэ Англи улсын нийслэл Лондоныг дайрч харж байгаа голдчиг үл юу гэдэг вэ? Олон улсын хэлэлцээрээр энэ анхны голдчоос эхэлж цагийн бүсийг хуваахаар тогтсон байх юм. За энэ бол одоо Англи улс тийм ээ. Англи улсын нийслэл Лондон хотыг дайрч харж байгаа голдчиг үл юу гэж хэлэх вэ? Энэ анхны голдчоос эхлэн цагийг яах вэ? Хуваах юм байна тийм ээ. За энийг яаж хуваадаг вэ гэхээр анхны голдч 0 градусын голдч тийм ээ. Анхны голдчоос баруун тийшээ зүүн тийшээ 5 градус. Ийм цагийг хаад энэ хэдөө 15 градус байна. Энэ 15 градусыг 0 цагийн бүс буюу 24 дугаар цагийн бүс гэж авч үзтiin байна. За тэгээд зүүн тийшээ яв. Зүүн тийшээ хэд хэдэн градусаар одоо нэмэх бол 7.5-аар нэмэх үү? 15 градус. Нэг цагийн зайтай нутгууд хэдэн градусын зөрүүтэй гэлээ? 15 градусын зайтай гэсэн чигээс 7.5 дээр 15-аар нэмэхээр хэдөө? 5 градус. Энэ хэдвэр цагийн бүс байх нь вэ? 1. Энэ мэтчлэн ингээд одоо дэлхийг 24 цагийн бүс. Энэ төрөөр хэдвэр цагийн бүс болох вэ? 24 дугаар цагийн бүс болох юм байна. Ийм 24 цагийн бүсэд яасан байна вэ? За би танарт энэ 24 цагийн бүсэд хуваах энэ загварыг өгсөн байгаа. Та нар градусаар тооцоолоод 2 хүн дундаа нэгийг аваад энэ цааш нь ингээд энэ градусаар тооцоолоод цагийн бүсүүдтэй хуваагаад тэгээд цагийнхаа бүсийн дугааруудыг ингээд хөгжлүүлээд тавина. Ойлгосноо? За хоёрын yorоо. Ингээд юм уу? Энэ цаас нэрийг хамаас гараад ичээрэй. Нэг хамаас гараад. За тооцоолоод байгаа. Одоо энэ градусаар тооцоорой. Энэ хэдэн градусын ултраг байх вэ? Энэ хэдэн градусын ултраг байх вэ? Тооцоорой. За энэ градусаар тооцоорой. Хэдэн градусээ?
수아라이라는 아이죠. 12, 10-의 다음 그라드. За тооч дуусна. За хэний намаас хий тайлбар хийсэн ажиллаа. Багийн ахлагчдаа үйлрээд авч байгаа түрүүний миний асуугаад энэ асуултууд хариулсан шүү дээ бүгдээрээ тийм ээ. Чи үйлрээд аваарай авах. Багийн ахлагч хүүхдээ үүсгэн үйлрээд аваарай. За хэний намаас хий тайлбар болов? Гараацаа гэж дугаараа. За бусдын сонсож байгаарай. Тулгаараа бусна. Хэр зөв хийснээр тулгаараа гэвээрээ 3 цаас эхэлж гисэн. За бусдын сонсоорой. Хараа өмнөд харуулж байгаа дээр 3 цаас эхэлж гисэн. Тэгээд 3-р цаас 52.5 градустай. За тааш чинь. 4-р цаас 67.5 градустай гарсан. Тэгээд 5 сар 82.5 градустай гарсан. 6 сар 97.5 градустай гарсан. 7 сар 112.5 градустай гарсан. Тэгээд 8 сар 125 градустай гарсан. 9 сар 140.5 градустай гарсан. 10 сар 157.5 градустай гарсан. 11 сар 172.5 градустай. За тийм одоо цагийн бүсэд яасан байна уу? Ваа тийм ээ. Тийм ээ. 10 цагийн бүс яах вэ? 10 яах вэ? Хэд яах вэ? 12. Хэд яах вэ? Нэг хэд яах вэ? 24 цагийн бүс байсан. Тийм ээ. За бүгдээ нааш хахаарай. За бид нар бидний гаргыг хаанаас гэж хоосон бэ? Тэгэхээр зүүн талын цаг нь яах нь вэ?
만나서 아까 작은 옷이 ямар байна? Наар өөр гэж байгаа юм. Өөр. Цаг нь өөр байна. Тийм ээ? Өөр. Тэгвэл яг одоо манай хэдэн цаг болж байгаа вэ? За 16 цаг болж байгаа тийм ээ? Тэгэхээр манай энэ үлгэртэй адилхан одоо цагийн бүс дөршил гэдэг. Манай цагийн бүс юм байхад мөрөн чойролцол одоо яг 16 цаг болж байгаа гэж бодсон бол тэнд яг 16 цаг болж байгаа уу? Үгүй байна тийм ээ? Өөр цаг болж байгаа нэрээ намайг өөр гэдэг учраас тийм ээ? Тэгэхээр яг тухайн орон нутагт болж байгаа цагийг орон нутгийн цаг гэж нэрлэдэг. Яг тухайн орон нутагт яг одоо болж байгаа цагийг юу гэж нэрлэдэг вэ? Орон нутгийн цаг гэж нэрлэдэг байна. За өнөөдөр хэлтэртэй зүйлээр авчаарай. Яг одоо болж байгаа цагийг юу гэж нэрлэдэг вэ? Орон нутгийн цаг. Орон нутгийн цаг гэж нэрлэдэг байна. Орон нутгийн цаг гэж нэрлэдэг байна. Орон нутгийн цаг гэж нэрлэдэг байна. За энэ тааш хараа. Тэгээд өчтөрүүдийг харж байгаа хэдэн цагийн бүс
Güçlerden yoktu. Thank you.
хуваасан бэ гэдгээ тайлбарласан. За хэдгээр багаас эхлэхөө 3-аас эхэлж явах уу? Юу 2-аас эхэлж явах уу? Хийцэн багасаа. 2 хийснээс эхэлж явах сарай дуусаад байна. За тэгэхээр бүгдээ 2-ыг хийж бүрс гэсэн даалгаврыг сонсъё. За энэ хашираа нааж байгаа. Багийнхаа бүтээнийг авчиж тавтаас байгаа. За хаваа чадчихна. За хятад хийж яах вэ? За хятад. Ямар цаг уу? Бид нар ямар утгаар хичээл үзэж байгаа вэ? Цагийн бүс юм байна. Энэ бол бүсийн цагууд юм байна. 5, 6, 7, 8 гэдэг нь хятадын юу юм бэ? Харин ямар утгаар хятад болж байгаа цаг нь бол ямар цаг вэ? Орон нутгийн цаг юм байна. Ихсэн байна. За тэгвэл хятад улсууд ийм дөрвөн цагийн бүс яаж гэнэ вэ? За дараагийн Казахстан гараад ирлээ. Казахстан танах тийм ээ. За. За сууч. За. За. Сигар болоод дөрөв болдог. Яг 3 4 5 6 4 цагийн бүст яасан байна уу? Хуваасан байна. Тийм ээ. За. За дараагийн Монгол улс гараад ирлээ.
Австралигийн дотор гарсан байгаа. 180-аас цаашаа явсан байна тийм ээ. 180-аас цаашаа хэд гэж юу? Дараагийн өдөр хэд гэсэн байна? Яагаад баг болоо явчих? Тэр ямар өдөр гоо? Өдөрсөн. Бидний энэ таарны усуудын зургийн дээр би надаа ямар өдөр гэж хэлсэн байлаа? Энэ ямар өдөр гэж хэлсэн байсан хаасна? За тэгэхээр Асын холбооны улс наад энэ гурван улсаас нутаг дэвсгэрийн хувьд ямар байна? Хамгийн том байна. Энэ Монгол ард том зурагдсан байгаа энэ хоёр том зурагдсан байгаа яагаад гэсэн? Энэ зүгээр масштаб яасан гэсэн үг. Энэ хоёрыг бол жижиг масштабаар энэс жижиг масштабаар зурсан байна. За тэгвэл өргөргийн дагуу хэдий ч нэр сонирч багтна уу? Тухайн улс яасан байна? Хамгийн бүс урмаасан байна. Өргөргийн дагуу баг сонирч багтсан байвал баг тусдаад юм байна. Баг тийм ээ, тийм ээ. За энэ нь одоо хацуугүй Монгол орны том зураг болсон байх, том масштабын зураг авчих, тийм ээ. За тэгвэл би таамаглалыг зураг харуулъя. Энэ Монгол орны цагийн бүсийг хуваасныг харуулжээ. Харуулсан энэ зураг байна. За та нэг ажиглах багаараа Монгол орны цагийн бүс хуваасан зургийг харуулсан байна. Бүгдээ нэг ажиглах байна. За ажиглах. За бидний зурснаас ялгаа байна уу? Байна. Ямар ялгаа байна? Нэрийн тэгээ ялгаа байна. Ямар ялгаа? Таамаг яасан бишээ? Яаж зурсан бишээ? Шопоо зурсан. Итэл энэ дээр яасан бэ? Юу гэж яагаад татсан бэ? Юу татсан бэ хөөе? Нөгөө хилийг. За. Энэ ангуудыг хилийг авчихсан байгаа үстэй. Тийм байна. Тэгэж. Энэ хатгай гэдэг ажил зурсан байгаа. Энэ юу тавьсан бэ? Хилийг. Ангуудыг хилийг баг. За тэгвэл Монгол орны ямар ангууд зургугаар цагийн бүсэд багтчих. Ангууд байна. За маргааш гэдэг юм нэ? Баян. Бидний хуваасан шиг биш шунууд татах нь уу? Тэгэхээр цагийн бүсийн хилийг аливаа улс орны төр засаг захиргааны нэгжүүдийг хилийг хамгаалж хуваах юм байна. Ойлгосноо? За Монгол орныхоо хуваагддаг бүсийн цагуудыг бүгдээр бичиж авчаарай. Тэгээд багтдаг аймагуудаар 6-8 хоёр багтдаг аймагуудаар бичиж. 6-8 хоёр багтдаг аймагуудаар бичиж. За чөтчөг. Тэгээ 6-8 хоёр багтдаг аймагуудаар бичиж. Яхан гой баштай ангууд хоног дуусах юмсан дөө. 6.
За бичсэн бол бүгдээрээ даангаа юугаа үнэлгээ гаргая. За үнэлгээ гаргаад бүгдээрээ. Үнэлгээ авсан үнэлгээний дэн чинь ардал энэ цаас наасан байгаа. Энэ цаасыг хуулаад. За ингээд цаасыг хуулаад яаж таамаг тавиарэ. За өгнөд байгаа. Өгнөдөө дараалал нэвзүүлээ тавиад. Чи нүгүүдийг За өгнөдөө дараалал нэвзүүлээ тавиад. За шоо. Бүгдээрээ аваад хуулаад. Багш манай Дөрөвдүгээр баг үнэлгээг уншаарай. Оо яагаад болж байгаа цагийг юу гэдэг вэ? Цаг гэдэг юм байна. Тийм ээ. Бид тэр үзсэн. За энэ 20-р баг. Цагийн бүсийг анхны болжээс юу тийш. За цагийн бүсийг анхны болжоос ихлэн зүүн тийш хуваа гэсэн байна. За дараагийн баг үнэлгээг эзэлсэн. За Өргөргийн дагуу сунах тутам олон цагийн бүсэд тугаана. Оо